Та яг одоо мянган машин ревюг үзэж байна. Бид ард түмний аль хэдийн унаж дассан машинуудыг илүү дэлгэрэнгүй танилцуулах зорилготой билээ. Энэ удаагийн танд танилцуулах машин бол Lexus RX 200T. Өнөөдрийн дугаар маань сайн моторсоос танд хүрч байна. Дөрөвдүгээр үеийн 20 загварын Lexus RX-ийн хувьд яг одоо үйлдвэрлэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн загвар юм. Тоноглолоос шалтгаалаад 120-аас 160 сая төгрөгийн үн ханштай зарагдаж байгаа. Хэрвээ та урд нь явж байсан машин худалдаа авахар зэхэж байгаа бол мянган машин цэгийн сайтаар зочлоод авах гэж байгаа машиныхаа арлын дугаарыг бичээд Японд дахь дуудлага худалдааны үеийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авалгааг авах боломжтой шүү. Өөртөө газрын зураг GPS систем суулгаж өгснөөр аялал тохиромжтой. Уртлын гэрэл болон хажуугийн толон дээр хэрэгдэг дохио бүгд LED гэрлэр тоноглогдсон учраас илүү удаан хэрэглээтэй мөн илүү хурц тод бөгөөд өөдөөс ирж байгаа машины жолоочийг гэлж болохгүй. 3 салаа гэрэл болон урсдаг гэрэл нь урд загваруудаас илүү онцгой болж өгсөн юм. Та бүхэн хэрвээ анзаарч байгаа бол энэхүү L үсэг байгаа. Энэ нь бол Lexus гэдэг логоны бэлэг тэмдгийг энд оруулж өгсөн байгаамаа. Дөрөвдүгээр үеийн RX-ийн хөдөлгүүрийн хувьд үйлдвэрээсээ 3 төрлөөр санал болгодог. Яг одоо энэ доор харагдаж байна. За энэхүү машины хувьд бол 8AR 4 турбо хөдөлгүүртэй бөгөөд 235 морины хүчин чадалтай. За 6 араатай автомат хороптой 95 бензинээр явдаг байгаа. Ерөнхийдөө энэ хамгаалтууд нь бол яг нөгөө моторын чанга дуу чимээг багасгах зорилтоор бүтээгдсэн байгаа. За яг RX 200T-д хамгийн тохиромжтой моторын тос нь TW20 байдаг. Тэгээ моторын тосоо 10,000 км тутамдаа сольж байх шаардлагатай шүү жолооч нараа. Lexus RX 200 2010 кг-ийн жинтэй түлшний багтаамжийн үед бол 65 литрийн багтаамжтай байгаа. За та бүхэн харж байгаа анзаарсан бол энэ арын гүпрэн дээр байрлаж байгаа одоо энэ жижиг дөрвөн цэг байгаа. Энэхүү цэг нь бол мэдээж мэдрэгч байгаа. Ямарваа нэгэн зүйлтэй хит ойрхон эсвэл нөгөө парклж байгаа үед дохио өгч одоо жолоочд сануулга ирж мэдрэгддэг байгаа. За тэгээд энэ арын шил арчигч болон уртлын салхины шил арчигч нь хоёулаа автоматар ажилладаг. Бороо цас орсон үед механик ажиллагаа шаардахгүйгээр автоматар ажилладаг байгаа. За та бүхэнд одоо багажийг онгоолгож сонирхуулж үзүүлье. За та бүхэн харж байгаа багаж бол нэр үнэхээр том зайтай байгаа. Артлын суудлыг бас тултал нь урагшлуулах юм бол бүр илүү том зайтай болоод өгнө. За тэгээд энэ доор бас нөгөө нэг жолоочийн туслах хэрэгслүүд нь байгаад байгаа. За юм байна. Нэрэ багажны энэ гэрлийг он тохиргоон дээр нь байлгах хэрэгтэй. За учир юу вэ гэхээр он гэсэн тохиргоон дээр байх юм бол одоо багажийг харанхуй үед онгоолгох эсвэл хаах үед он тохиргоотой байх үедээ яг автоматар гэрэл нь унтарч асдаг байгаа шүү. За дөрөвдүгээр үеийн RX-ийн хувьд 235/55R20 хэмжээтэй дугуйтай үйлдвэрээсээ үйлдвэрлэгддэг бөгөөд 8046 км тутамд урдл хойтлын дугуйг хооронд нь солбиж тавих хэрэгтэй гэж Toyota компаниас зөвлөдөг байх нь шүү. За уртлын дискний хувьд хөргүүртэй 12.9 инч бөгөөд хойтлын дискний хувьд 12.2 инч байгаа. За тэнхлэгийн хувьд бол газраас 7.3 инч өндөртэй бөгөөд баргийн зүйлд тулаад ахааргүй ер нь боломжийн өндөр гэж үздэг байханаа. Шилнүүдийн тухай танилцуулъя. За ер нь бол шилнүүд нь бүгдээрээ ус тогтдгоо шилээр шилэлсэн байгаа. Тэгээд ерөөхдөө хүчтэй аадар бороо орох үед жолоочийг толинд харахад ямар нэгэн саад бэрхшээл болоод байхааргүй байх нь. За тэгээд бас үйлдвэрээсээ нэмэлт тоноглол захиалдаг. Тэр нь ямар тоноглол вэ гэхээр за энэ хажуугийн шил цантсан үед дотроос халаадаг тийм системийг бас нэмэлтээр тоноглож захиалдаг боломжтой. Толиг ярьсных ялангуяа эмэгтэй жолооч нарт айгүй хэрэгтэй байх үс нэг зүйл байгаа. Тэр нь хажуугаар машин зөрж шүү гэдгийг нэг жижигхэн бүр нэг амар саад болоод ахааргүйгээр жижигхэн гэрэл асаад яг харуулаад тохиол өгөөд илээ. Энэ айгүй бас гой санагцсан. За одоо бүгдээрээ машиндаа сууж доторх салоныг сонирхцгаая.
Одоо би шууд явчих тий. Рекугаас авчих ш тий. За энэ хүн машина унаад явж гин тэгээд унаад явхад бол эмэгтэйчүүдэд айгүй тохирсон унаа юм шиг санагдаж байна. Учир юу гэхээр одоо жишээ нь ингээ паркинг хийхэд одоо жишээ нь эсвэл машин урдуур явхад юм дохоо ирж гин. За энэ машинтай ойрхон байх шүү, энтэй ойрхон байх шүү гэдгийг ингээ дуу тохоогоор сануулж өгж гин. Тэгэхээр эмэгтэйчүүд маань айгүй зүгээр юм шиг санагдаж байна. Энэхүү 2 дугуйгаараа мааждаг загварын хувьд бол бензин зарцуулалтын хувьд хот дотор 100-д 15.7, шулуун зам буюу хурдны зам дээр 11.3. За яг нийтдээ дунджаар бол яг 100-д 13.5 литрийн бензин зарцуулалттай гэж үздэг байгаа. За сэлбэг хэрэгслийн хувьд бол олдоц бол маш сайтай. Учир юу гэхээр яг энэхүү загвар маань өмнөх загваруудтай зарим гэлтгүй ерөөхдөө ихэнх сэлбэг хэрэгслийн хувьд бол адилхан болохоор олдоц бол нэлээд сайтай байх нэ. За тэгээд угаасаа олдохгүйсэн ч гэсэн яг та бүхэн ер нь баг мэдж байгаа. Мянган машин цэгээмээ сайт руу зочлоод олдохгүй байгаа сэлбэг хэрэгслийг захиад түргэн шуурхаа найдвартай авах боломжтой байдаг шүү. Энэхүү RX-ийн хувьд бол нөгөө сүүлийн онд үйлдвэрлэж байгаа бүх машинуудтай адилхан бүх одоо сүүлийн үеийн системүүд бүгд байгаа. Одоо жишээ нь рүүл халдаг, суудал хөрж халдаг, за нөгөө суудал сануулагч. За RX 200-ийн хувьд бол 4 дугуй хөтлөгчтэй. За уртлын дугуйн дээр бол 70%, хойдлын дугуйн дээр 30% хөдөлгөөрийн ачаал ирдэг байгаа. За бидний нөгөө нэг хил зайснаар залгаж салгадаг мост гэж байдаг штэ. Энэ товчлуурыг дарснаар яг энэ хөдөлгөөрийн ачааллыг яг адил тэнцүү буюу 50-50% болгож өгдөг. Энэ горим нь яагаад байгаад байгаа вэ гэхээр нөгөө нэг 70-30-ын харьцаатай байхаар нөгөө нэг бензин зарцуулалт илүү бага. За мөн явдал хөнгөн болоод өгдөг. За энэ товчлуур маань болохоор ерөөхдөө нөгөө нэг гэрлийг авто дээр нь тавиад хол ойр дээр нь автоматар шилжинэ гэсэн үг. За энэ маань болохоор нөгөө нэг өрүүл халаагч маань байна. За энэ HUD гэдэг энэхүү товчлуурыг дарахаар нөгөө нэг одоо энэ мил цацагч одоо нөгөө нэг цонхон дээр мил гардаг штеп. За энд авто болон хууль гэсэн хоёр товчлуур байна. Энэ хоёр товчлуурууд маань ямар ач үүрэгтэй юм бэ гэхээр хууль товчон дээр дарснаар ерөөхдөө төгжрлийн тооромж гэсэн үг. Бид нар нөгөө төгжрэл дарахаар л байн ингээл тооромжоо гიშгэл аваад гэдэг ер нь л айгу ядаргаатай гэдэг. Энэ үйлдэлийг хөнгөвчилж өгсөн тооромжны төгжрлийн тооромжлол гэсэн үг. Энэ дээр хууль товчон дээрээ дарснаар тооромсноос хөлөө авчих боломжтой. Харин энэ авто гэсэн товчлуурыг дарснаар за энэ доор бол ерөөсө хөл кардан байхгүй. Ерөөхдөө авто гэсэн товчлуурыг дарснаар автоматар кардан татагдана гэсэн үг. За энэхүү вив товчлуурыг дарснаар ууртал артлын 2 камер дээр нэмээд 2 хажуугийн толон дээр байдаг камерууд бүгд нийлээ 4 камер, ууртлын том дэлгэцэн дээр 360 камер болох юм тохиргоо байгаа. За тэгээ машин маань бас юм 2 түлхүүртэй. За энэ түлхүүрэн дээр нэг юм тайлбарлахад за энэ түлхүүрээр бид нар энэ уртлын зорчигчийн уртлын глоу боксыг төгжих боломжтой. Тэгэхээр бид нар нөгөө нэг машинда өөрийн гэсэн нэг жижигхэн сейфтэй болчихж байна гэсэн үг. За энэ зорчигчийн уртлыг ярьснаар бас энэ зорчигчийн урт яг энэ өвдөгний хэсэгт юу ба airbag байгаа. Энэ уртал бас airbag байгаа. За жолоочийн өвдөгний доор бас airbag байгаа. Энэ урталт нь өрөөлөн дээр бас airbag байгаа. Ерөнхийдөө энэ машинд нийтдээ одоо энэ баган энтергээд нийтдээ 10 airbag байгаа. Тэгэхээр одоо нөгөө түрүүн хэлсэнчлэн 4-р үеийн RX нь аюулгүй байдлыг маш сайн хангаж өгсөн байгаа. Нэрээ энэ нэг товчлуур байдаг. Энийг хүмүүс айгүй их асуугаад идэг. Энэ товчлуур ямар шаардлагатай товчлуур вэ гэхээр за Монголд бол харамсалтай нь ажиллахгүй SOS товчлуур. Энэ товчлуурыг дарснаар спикертэй холбогдоод тусламж дуудах ийм товчлуур байгаа. Нэрээ бас энэ бариул маань хором материалаар хийгдсэн. Тэгэхээр одоо нөгөө нэг машины энэ ингээ айгаа амархан хугараад идэг. Тэгэхээр энэхүү хором материалаар хийгдсэн болохоор амархан хугараад байхгүй. За артлын шил бол хар тэнтэй. Уртлын шилнээс бол дотор талаас харахад артлын шил нэлээ бараан харагдаж байна. За ерөнхийдөө бол энэхүү машины зохион байгуулалтын хувьд кабины хувьд 40 20 40 гэсэн зохион байгуулалттай. Жолоочийн хэсэг бол 40%. Одоо энэ голын хэсэг, энэ хэсэг бол 20%. Тэгэхээр нөгөө нэг урагшаага өвдөг тулах гэсэн янз бүрийн
тийм асуудал үүсээд ахаагүй. Зайд ер нь бол нэлээд томтой байна. За энэ арын суудал бол бас мэдээж 5 дахыг бол яриад ах илүүцвэ. Үнэхээр 5 дахтай. Тэгээд 40% эзэлж байгаа. За тэгээд арын суудлын хувьд болохоор суудал хөргөгч бол байхгүй. Суудал халаагч бол байгаа. Одоо жишээ нь яг энд байна. Энийг хар суудал халж байна. Тэгээд өмнөх RX-үүд болохоор нөгөө нэг энэ суудлыг гараар ингээд түгжээг нь утлаад урагшлуулж хойшлуулдаг байсан бол за энэ RX бол бүгд автомат болсон байгаа. RX 200T-ийн T үсэг нь турбо гэдэг үгийн товчлол юм. 200T-ийн RX-үүд дундаасаа хамгийн анхны турбо чаржертай загвар юм. Энэхүү машины дээд хурд нь 209 км/цаг байдаг бөгөөд рүүлний мушгих хүч нь 350 Нм байдаг байна. RX 200T нь 7.6 секундэд 100 км/цаг хүртэл хурдаа авах хүчин чадалтай бөгөөд энэхүү машиныг зөвхөн хотын замаас гадна хоолын бартаатай хөдөө нутагт ч гэсэн унахад таны найдвартай түнш байх болно. Бид энэ удаад 2016 онд Toyota компани үйлдвэрлэсэн Lexus RX 200T машиныг танилцууллаа.